Энэ нийт хүн амын одоо 60-70% амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын 5 жилийн хугацаанд хөгжүүлэх явах одоо үндсэн чиглэлийг хилцэж байгаа гол асуудал төр бас ганц нэг зүйлийг асууж тодруулахгүй болохгүй нэ. За хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг бол бүгдээрээ мэдж байгаа. Явц нь ямар явж байгаа, хөрөнгө мөнгөний асуудал яаж шийдэгдэж байгаа гэдэг энийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхдээ улсын хөгжлийг, нийслэлийн хөгжлийг зөвхөн барилга байгууламж барьж зам тавьснараа хөгжил тодорхойлохгүй. Хүний хөгжлийн асуудлыг бас ярих ёстой. Энэ үндсэн чиглэлийн 1-2 дээр хамгийн түрүүнд орж ирж байгаа гол асуудал бол хүний хөгжлийн асуудал, эрүүл мэнд, боловсролын асуудлууд орж ирж байгаа. Тэгээ би энэ дээр нэг зүйлийг тодруулж асуух гэдэг. Ер нь энэ үндсэн чиглэлтэй холбоотойгоор манай салбар нэгжүүд өөрсдөө ер нь хэр сайн мэдээлэлтэй, хэр сайн энэ дээр бэлдэж суусан юм бэ? Ямар хугацаанд энэ үндсэн чиглэлээ барьж суусан юм бэ? Өмнөх зүгээр жишээнүүдийг харж байхад бол урд өмнөх одоо оныхоо явж исэн ажлууд дээр тодорхой ганц нэг зүйлүүд дээр шинжилэлт өөрчлөлт хийгээд л орж ирээд тэрийгэ батлуулаад ингээл явдаг. Тэгэхээр одоо яг энэ жилийн үед бас яг тэгээ явж гинөө эсвэл бүр тодорхой одоо зүйлүүд дээр өөрчлөлт хийж байгаа ямар бодлогоодыг одоо энэ үндсэн чиглэл дээр тусгаж оруулсан юм бэ? Би өмнө нэг намын бүлгийн хурал дээр би бас хэлж ирсэн яг энэ чиглэлээр зарим одоо агентлаг газар хэлтсийн дараа нь бол асуултанд хариулж чадахгүй л байсан. Тэгэхээр энэ үндсэн чиглэл гэдэг бол зүгээр нэг одоо өмнөх явж ирсэн жилийн ажлууд дээр тодорхой өөрчлөлтүүдийг оруулж ирээд ингээ батлуулаад яваад байдаг зүйл биш шүү. За би ялангуяа энэ боловсрол эрүүл мэндийн чиглэл дээр асуух гэдэг юм. Хүүхдийн хөгжлийн асуудал, хүүхд хамгааллын асуудал дээр ямар тодорхой зүйлүүдийг өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа юм. Энэ цаг үе чи хэцүү болсон байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хэцүүдсэн байна. Хүүхдүүд бие бинийгээ хүчирхийлдэг асуудал хүндэрсэн байна. Хүүхд хамгааллын асуудал зөвхөн энэ төрийн хэдэн байгууллагаас гадна эцэг их бусад одоо энэ төрийн бус байгууллагуудын оролцоо, төрийн оролцоо нь өөрөө хэрхэн яаж хийгдэхээр энэ үндсэн чиглэл дээр наривчлал тусгагдсан байна. Дахиад эрүүл мэндийн салбарын асуудал байна. Би эрүүл мэндээс би одоо эрүүл мэндийн газрын дараагаас бүр тодруулж асуумаар байна. Эрүүл мэндийн салбарын асуудал чи хүнд болсон шүү. Тэгээ зарим байгууллагууд нь ашигтай ажиллаад, зарим байгууллагууд нь өнгөтэй өдтэй аятайхан ажиллаад байна. Зарим нь ягаад бүр ийм уналтанд орчих. Би нэг зүйлийг бүр тодорхой хэлмээр байна. Өчигдөр бас манай нэг төлөөлөгч бас хэлж ирсэн зүгээр. Өнөөдөр би энийг бүр хэлье гэж бодож хэлж. Нийслэлийн одоо 103 төргөн тусламж чинь бүр утгаа алдсан байл шүү. 103-гээ задлахлаар одоо яаж ч одоо холбогддог болсон юм. Дахиад дээрэс нь нэг холбогдоод авахлаар 2-3 цаг алгуулна. Энийг яг би биеэрээ үтсэн хүний хувьд бас хэлж. Тэгээ магадгүй ийм тохиолдол олон иргэн дээр тулгамдж байгаа бох. Энэ зүйлүүдэд нэг ойлгомжтой болох цаг болоогүй мó. Энэ 5 жилийн үндсэн чиглэл дээр энэ хүүхэд хамгааллын асуудал, боловсролын асуудал, за дээрээс нь энэ эрүүл мэндийн асуудал, тусламж үйлчилгээний асуудал чинь ямар одоо нарийн одоо заалтууд, ямар нарийн одоо төлөвлөлтүүд орж ирсэн юм бэ? Наривчилсан ийм төлөвлөлт байна уу? Тэгээ яг үннийг хэлэхэд эрүүл мэнд боловсралгүйгээр энэ улс орны хөгжлийг ярих хэцүү шттэ. Улс орны хөгжлийг эрүүл мэнд боловсралгүйгээр ярьж болохгүй. Хүний хөгжлийн асуудал гэдэг бол хамгийн чухал. Тиймдээ чинь нэгдүгээрт орж ирсэн баг. Тэгэхээр энэ хүний хөгжилтэй холбоотой, хүүхдийн хөгжилтэй холбоотой, гэр бүлийн одоо энэ доктортой байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэж бидний яриад байгаа тэр хаалганы цаана үлдэгдэж байгаатай холбоотой наривчилсан тодорхой төлөвлөлтүүд байна уу? За нийт одоо энэ орж ирж байгаа төсөл хөтөлбөрийн дагуу асуухад ер нь энэ хариуцж байгаа өөрсдийнхөө ажлыг цааш нь явуулах байгаа газрын агентлагууд энэ үндсэн чиглэлтэйг ер нь яг өөрсдөө хэрхэн гардаж суусан юм бэ? Нэг бүрчлэн энэ томьёолол дээрээ суусан юм уу? Юмнаа харж танилцсан юм уу? Энэ дээр бас нэг тодорхой Хадбаатар дарга хариулаад тэр эрүүл мэнд боловсрол бол яг хариуцсан одоо газрын дарга нар энэ дээр тодорхой хариулт өгөөрэй. За Хоёбаатар төлөвлөсөн асуултанд хариулъя. За нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа нийт арийн агентлаг байгуулах 84 байгууллагуудаас санал авч за нийтдээ нийслэлийн зүгээс 2 удаагийн сургалт төлөвлөлт хариуцсан мэрэгчлэн болон газар хэлцээхэн дарга нарт нийтлэг сургалт орсон байгаа. За мөн эдийн засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан сургалтад бас хамрагдаад ингээд албаагчдаа төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадварыг олох талаар сургалтуудыг хамруулад ингээд явсан. Ажлын хэсэг бол
5 бүлэгтэй гарсан. За ажлын хэсгийг бол агентлаг байгуулах газрын дарганаар ахлаад 2 орлогч дарга ахалсан гэж ажилласан байгаа. За нийтдээ энэ ажил маань 5 сар 6 сараас эхлээд үндсэндээ явсан ажил байгаа. За ажлын явцд бол ерөнхийдөө бол боловсруулалтын хувьд бол харийн агентлаг байгууллага албаагч мэргэжилтэнгүүд бол хамрагдаад ингээд өөр өөрөлтөд оролцсон. За хүний хөгжлийн талаар бол хүний хөгжлийн индексийг бид нарт 2030 он гэхэд бол 0,847 хүргэнэ гэж зорилт тавьсан. За энэ маань бол Монгол улсыг хөгжүүлэх үндсэн 5 жилийн үндсэн баримт бичигтэй бол нэгт уялдах ёстой. За үүнээс бол Улаанбаатар хот энэ бүс орон нутагта Улаанбаатар хоттой яг хамаарах тэр үр дүнг авч бид нар ингэж оруулж байгаа. За хүний хөгжил дээр бол үндэсний үр дүн 2, за төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 7, за хөтөлбөрийн үр дүн 17, шалгуур үзүүлэлт 11-ээр тодорхойлж дараах үр дүн тооцсон. За хот төлөвлөлтгүй амын өсөлттэй хуульд бол нийгмийн суур үйлчилгээний чанар хүртээмж хүний хөгжлийн индексийг 1897-нд хүргэнэ. За худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын зорилт бүхий тусгай бүс төрөлцсөн байршлуулалт үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, бичил жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин за шинээр 20,000 ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн зорилтыг тавьсан. За боловсролын хувьд бол за эцгийн оролцоог дэмжих, за багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, багш нийгмийн баталгааг хангах, за сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг шинээр барьж өргөдгөх, сургалтын эргэлтгүүнд хоног төхөөрөмжөөр хангах, за иргэдийн суур ур чадварын түвшинг ахиулж ялгаатай байдлыг бууруулах, за багш нарын мэргэжил ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багш мэргэжлийн хөгжлийг дэмжих гэх мэтчлэн ингээд үр дүнгууд орсон байгаа. За эдгээр үр дүнгууд маань бүгдээрээ уялдчихэж түрүүний хүний хөгжлийн индекс маань өсөх байгаа. За наривчсан арга хэмжээнүүдийг боловсролын газар болон эрүүл мэндийн газрууд хариуцсан агентлагийн дарганаар тусдаа хариулах баха. За эрүүл мэндийн хувьд бол эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл чанарыг нэмэгдүүлэх, за нийслэлийн төргөн тусламжийн төвийн парк шинжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, за их хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүн амын бие биелдрэх хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, за мөн нөхөн үржихийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэх мэтлэн үр дүнгуудыг бас бид нар ерөнхийлөн захирагч байгаа хүрээнд оруулсан. За эдгээр үр дүнд хүрснээрээ бид нэр хүний хөгжлийн индекс ахна гэж үзэж байгаа. За боловсролын ерөнхий газрын дарга амар түвшин дарга, за эрүүл мэндийн газрын дарга Наранбаатар дарганаар өргөжлүүлээд хариулъя. За өнгөрсөн жилүүдээс уламжлагдж ирсэн ажлуудын яг ингэ явд юм байгаа. Одоо бидний яг энэ үед яг ямар онцлог ажлууд шинээр орж ирж байгаа юм бэ? Хүүхд хамгааллын салбар дээр, за эрүүл мэндийн салбар дээр, нийгмийн хөгжлийн, хүний хөгжлийн асуудал дээр юу орж байгаа юм бэ гэдэг гол асуудлуудыг бол асууж байна гэж би бол ойлголоо. За мэдээж бол өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлуудаа бид хэрэгжүүлээд явна. За тэр нь бол хүүхд хамгааллын чиглэлээр олон нийтийн цагдаа байна. За гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтэд таниулах, за урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээнүүд. За мэдээж сургуулийн орчинд гэрэлтүүлэх, гарц, сургуулийн орчны аюулгүй байдал, за хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажлуудаа ингээ хийгээд явна. За энэ дээр яг бидний өнөөгийн нөхцөл байдал дээр онцлог ажил гэх юм бол та бүхэн мэдж байгаа. Бид нэр сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд, хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд яг нөгөө зам дээрээ бид нэр AI камер технологиор зөрчлийг хандлагатай адилхан бүх сургууль цэцэрлэг улсын хувийн гэхгүйгээр энэ сургууль цэцэрлэгүүдийн камерыг нэгдсэн сүлжээнд бол 2026 онд холбоно. За тэгээд AI систем маань энэ дээрхлэлт, за хүүхдийн хоорондын маргаан, за хүүхдээ зөв бусаар ёс бусаар харьцах энэ бүх зүйлийг бол AI маань өөрөө шүүж гаргаад тухайн мэдээллийн эцэг эхтэн сургуульд нь за манай мэдээллийн төв дээр хүртэл ингэж ирдэг ийм шинэлэг ажлуудыг бол оруулж ирнэ. За мөн энэ нь бол олон нийтийн талбай дээр, за олон нийтээр цугладаг газрууд дээр хүртэл энэ ажлууд камерын холболтын системүүд бол хийгдээд явна. За мөн хүүхдийг гэрээсээ сургууль руу хүрэх аюулгүй орчныг тодорхой хэмжээгээр бол хангаж, за камерын бүрэн хяналтанд бол энэ яг нийтийн
За ингэснээр нөгөө хүүхдийн яг аюулгүй байдал гэдгээр хамаарж байна. За хүүхд гэдэг зүйл дээр хэдүүлээ нэгт хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал гэж зүйл байгаа. За хамгаалал гэдэг зүйл нь сая ерөнхийдөө тодорхой хэлээд явлаа. За хүүхдийн эрх гэдэг зүйл дээр манай Улаанбаатар хот хамгийн их зөрчигдөж байгаа зүйл сургууль цэцэрлэгийн нөхцөл дээр зөрчигдөж байгаа. За энэ асуудал юу гэх юм бид нэр хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн багтаамжийг бүрэн хангаж чадахгүй. Нэг ангид нь 60 70 80-аар нь суулгадаг. Нэг ширээ 2 сандалтай 3 хүүхэд суулгах. Энэ үгээ шууд бид нар өөрсдөө томчууд бид нар өөрсдөө хүүхдийнхээ эрхийг ингээд зөрчиж байгаа асуудал үүсэж байгаа. За энийг бид нар энэ 5 жилийн үндсэн чиглэлийнхээ бодлого дээр энийг 100% шийдэхээр оруулж ирж байгаа. За энэ дээр яг юм бол бид нар энэ он 39 сургууль цэцэрлэгийг ашиглана. Дараа жил бид нар 82 сургууль цэцэрлэгийг ашиглалтанд оруулна. За мөн улсын 10, нийслэлийн 14, Азийн хөгжлийн банкны нэг 25 6 сургууль цэцэрлэг баг. За ингээд энэ 5 жилийн бид нар хамгийн анхны За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёрбаатар төлөөлөгчийн асуултанд хариулъя. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Наранбаатар байна. За хамгийн эхлээд 103-тай холбоотой мэдээллүүдийг хүргэе. За манай 103 өнөөдөр 398 ажилтнтай 125 жолооч 175 эмч 24 ахлах оператор 12 эмийн санч гээд үндсэндээ нэг 398 хүний нөөцтэй 78 машинтай за өдөрт 42-оос 45 баг одоо 6 хэсэгт одоо 24 цагийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. За ер нь бол дуудлага жилээс жилд нэг 10-аас 15% өсөж байгаа. 2022 онд 350 мянган дуудлага байсан бол 2023 онд 382 мянга, 24 онд 423 мянга 478. За өнөөдрийн байдлаар бол нэг 420 орчим мянган дуудлага. За онд төгсгөд нэг 460 орчим мянган дуудлагатай одоо байх болов гэсэн ийм төсөөлөлтөй байгаа. За ер нь бол бид нар энэ дуудлагынхаа нэг 20 минутанд бол бид нар 60 орчим хувь 58-аас 60% дуудлаганд нь бол 20 минутанд хүрдэг. За 60 минутаас дээш бол нэг 10 орчим хувь хүрдэг гэсэн ийм тооцоо судалгаа байдаг. За сая гишүүний хэлж байгаа гол асуудал төр юу гэхээр бид нар ер нь сая 12 сарын 16-нд эрүүл мэндийн сайдд ч гэсэн энэ асуудлыг танилцуулсан шийдэж өгөөч гэж 2010 онд тухайн хууль зүйн дотоод хэргийн сайд эрүүл мэндийн сайд онцгой байдал сайдын хамтарсан тушаалаар тийм шуурхай удирдлага мэдээллийн төв гэж байгуулагдаад тэн дээр бүх мэдээллийг авдаг. Яг дуудлага өгөхөөр та хүүхэд бол 1 гэсэн товчийг дарна уу, том хүн бол 2 гэсэн товчийг дарна уу гэл эндээс нөгөө яг бухимдал төрж эхэлдэг. Тэгэл 2-ыг дараад орохоор тэнд бол тухайн тэнд бол эрүүл мэндийн мэрэгчлэлтэн байдгүй. Тухайн тэнд бол тэр албан хаагчдын сууж идэг. Тэгээд тэндээс дуудлага мэдээлэл аваад гормоо яаралтай юу хүлээгдэж болох уу гэдэг гормоо тэндээс тавьчихдаг. Тэндээс давхаар бид нар нөгөөдхийгөө дахиж гормыг өөрчилж болдгоо. Тэндээс Хүртээмжийн хувьд биднээс анхаарах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотой томоохон хөрөнгө оруулалтууд явж байгаа. Энтэй холбоотой судалгаанууд нэлээд сайн хийгдсэн. Агентлагууд сайн суусан. Тэгээд нийслэлийн агентлагууд хамтарч ажиллаад 2028-30 онд нийслэлийн хүүхдийн өсөн нэмэгдэх хэрэгцээ ба хот төлөвлөлтөд уялдуулна. Одоо баригдах барилгуудын одоо багтаамж, санхүүжилт, байраг дүүрэг байршлуудыг наривчлсан гаргасан байгаа. Улсын хөгжлийн төлөвлөгөөнд 84 барилга барих ёстой гэж гарсан. За үүнээс 33 барилгыг эхлэх юм одоо төлөвлөлт хийгдээд ингээд энэ жилийн төлөвлөгөөнд суугдаа явж байгаа. За энэ бүгд үзүүлэлтүүд нь энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр нөгөө стандартад нийцсэн анги танхим ачаалал хүртээ тодорхойлсон Хоёрбаатар төлөөлөгч. Тэгээ миний асуусан юм түрүү амар төвшин орлогч бол их тодорхой хэлсэн. Ямар өөрчлөлт шинжилт хийх гэж байна гэдэг. Энэ хүүхдийн хүчирхээлтэй холбоотойгоор үе тэнгийн дээрлэлт гэдэг юм чинь гэрээс сэтэрсэн шүү дээ. Би энэ дээр та хэдэг нэг тодорхой юм хэлж өгөөч гэж боловсролыг хэлж байгаа. Хоёрдугаарт энэ эцэг эхийн оролцоог нь яаж татаж оролцуулж байгаа юм бэ гэдгийг бас хэллээ. Дахиад дээрэс нь амар төвшин орлогчийн тэр хэлж байгаа үгэн дээр нэг гол юм ярьж ирлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ялангуяа энэ улсын сургуулиудын дунд хүүхдийн энэ ялгуурал гэдэг юм одоо юу гэдгийг эн чинь хэрэг сэтэрсэн шүү. Өмсчгөө хувцаар нь ялгах, ээж аавыг нь хийдэг ажлаар нь ялгуурлах. За мөн анги хоорондын одоо өмсцөх хувцсны өөр одоо уг нэг стандарттай үстэй энэ чинь өөр байх гэдэг. Энэ бүх зүйлээс чинь хүүхдийн сэтгэхгүй хүүхдийн
Гэт их олон зүйлийн асуудлууд энэний цаана байгаа. Тэгээд энэ суудлын тоогоо нэмэхтэй холбоотой, барилга байгууламжтай холбоотой асуудлаа яриад байна. Би бол яг одоо өдөр тутмын одоо явуулж байгаа бодлого хэрэгжилттэй холбоотой юмыг амар төвшин захирлаа асуусан юм аа. За эрүүл мэндэс би Наранбаатар захирлаа. Би дарга би нэг юм асууя. Энэ хэдэн минутанд 60% дуудлага нь хүрдэг гэж би энийг чинь та их хурдан уншаа явчлаа. Тэгээ би энийг ойлгосонгүй. Хоёрдугаар гэх юм бол таны над яриад байгаа шиг чинь тийм амар зүйл биш үү? Та өөрөө түргэн туслан дуудаж үзсэн үү? Нэг. Хоёрдугаарт нь би энэ чинь 398 албаагч ажиллаж байгаа мэн. Нэг шөнд хэдэн хүн ажилдгийг. Тэгээд 103 дээр ирж байгаа дуудлага бусад одоо 9 дүүрэг рүүгээ дамжиж очиж тэндээсээ дамжиж одоо дуудлагын цаашаа явд юм уу? Би бол таны хэлээд байгаа шиг 20 минутанд 10 минутанд дуудлага очиод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлждэг гэдэг дээр бол би санал нийлэхгүй л байна. Боловсролын чанар гэдэг хэсэг нь сургалтын үзүүлэлт, хөгжил хамгаалалт гэсэн хоёр хэсэгтэр байгаа. За сургалтын үзүүлэлтийг ийм төвшин дахиулна гэсэн зорилт тусгагдаа явж байгаа. За хөгжил хамгаалалт гэдэг нь түрүүний ямар төвшин орлогчийн хэлж байгаа аюулгүй байдлыг хангахтай холбоотой бас зорилтууд тусгаж байгаа. Камер, орчин нөхцөл. Хөгжил гэдэг нь хүүхдүүдийг хөгжүүлэхтэй холбоотой бас зорилго үйл ажиллагаанууд наривчлагдаад тусгагдаа явж байгаа. Гэхдээ биднээс явд нэг тоон судалгаагаар наривчлах шаардлагатай зүйлүүд нь юу вэ гэхээр нийт хүүхдүүдийн хэрэг зөрчилд өртсөн хамаарсан байдлыг аваад үзэх юм бол 95% нь сургуулийн бус орчинд байгаа. Тэгэхээр сургуулийн орчинд аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг их бага хэмжээгээр одоо хангаж байгаа гэж үзэж байгаа. Дээрлэлт болон одоо тэр ялгаатай байдал бусад хэрэгцээнүүдийг тооцсон ийм одоо ажлууд явж байгаа. Бүх сургуулиудыг нийгмийн сэтгэл зүйчдээр хангах, сэтгэл зүйн үйлчилгээг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэтэй холбоотой тоо судалгаануудыг наривчилж гаргах, үүн дээр санхүү хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх гэсэн заалтууд явж байгаа. Би дуудлага дуудаж үзсэн. За тэр тоон дээрээ дахиад хэлээч гэсэн 20 минутын яаралтай гэсэн гормоор ирж байгаа 20 минутанд очих ёстой 58-аас 60% дуудлагандаа бол яг цаг хугацаанд очиж үзэж байгаа. За энэ дээр яагаад үг гэхээр бид нар нэг хүсэл тавиад байгаа нь удаа дараа тавьж исэн билээ. Сая 12 сарын 16-нд хамгийн сүүлийн удаа тавьсан. Энэ нь бол ондоо багтаагаад бид нар дуудлага авдаг болгоод өгөөч. Мэргэжлийн хүмүүс нь дуудлага авъя. Тэгвэл тэр яг яаралтай гээд 93% авч байгаа дуудлага чинь яг газар дээр очихоор 60-аас 50-аас 60% нь баг яаралтай биш байгаад байна. Энэ дээр л асуудал үүсээд байна гэсэн ийм зүйлсүүд хэлээд байгаа. Нэг шин хідэн одоо ажилтан хонж байгаа юм бэ? Ямар дуудлага байгаа юм бэ гэхээр за ер нь бол нэг шин 42-оос 45 баг ажилдаг. За дуудлагын тэр мэдээ шуурхай удирдлагын төвөөс ирэхээр Улаанбаатар хотод 6 одоо бүсэд бол одоо нөгөө автофазууд болоод дуудлагын газрууд маань байдаг. За тэгээд тэр дуудлага ирлээ гэхэд тухайлбал таны ярьсан тэр манай төлөөлөгчтэй холбоотой гэхэд төвийн бүсд байсан. Төвийн бүсд 8 машин явж исэн, 8 баг ажиллаж исэн. Тэгэхэд тэнд яг тэр 2 цаг 43 минутанд 52 дуудлагатай байсан. Хамгийн ойрхны яг утсаар 11 минутын дараа холбогдоод хамгийн ойрхны машин хүннүүгийн гадаа байгаа юм байна гэд тэр дуудлаган дээр очиё гэхэд 37 минутын дараа очисон байгаамаа. Хоёрбаатар төлөөлөгчийн асуултан дээрээс нэмж бас тайлбар өгье. Энэ Хоёрбаатар төлөөлөгчийн үеийнгийн дээрлэхийлт хүүхдийн эсрэг ялгуурлан гадуурхалттай холбоотой нэлээд чухал асуулт асуулаа. Энэ дээр бол ерөөсө хүүхдүүдийн дунд тулгамдсан байгаа асуудал бол энэ үеийнгийн дээрлэхийлт за мөн одоо хүүхдийн эсрэг ялгуурлан гадуурхалт дэлгэцийн хамааралтай байдал гэсэн ийм юмнууд болохоор олон улсын байгууллагын судалгаагаар одоо нэлээд өндөр хувьтай ингэж гарч ирж байгаа. Тэгээд хүүхдийн эсрэг гэмт хэрэгүйч гэсэн энийг дагаад нэлээд гарч ирж байгаа. Нийслэлээс бид нэр энэ дээр нэлээд анхаарч өмнөх жилүүдэд манай нийслэлийн боловсролын газар энэ олон улсад туршсан байгаа энэ шилдэг төслүүдээс хэрэгжүүлсэн байгаа. Жишээлбэл хүний эрхийн Amnesty International байгууллагын одоо яг энэ мэргэжсэн энэ сургалтыг авч хэрэгжүүлж бас одоо туршлагын байдлаар хэрэгжүүлсэн. Энэ болохоор үеийнгийн дээрлэхийлтэй холбоотой төсөл. Энэ маань амжилттай болсон. Энийг бид нэр эрх 5 жилийн төлөвлөгөөнд тусгаад жил бүр тодорхой хэмжээний одоо